Ultima Trading нь зөвхөн Ultima USDT хосоор спот арилжаа хийхэд зориулсан автомат арилжааны бот юм. Ашиг хүртэж ирэхийн тулд та лиценз худалдаж аваад MEXC бүртгэлээ боттой холбох шаардлагатай. Бот заасан алгоритмын дагуу арилжаа хийж танд ашиг үүсгэнэ. Бот нь арилжааны 4 стратегийг нэгэн зэрэг ашигладаг. Үнийн тэсэлтийн стратеги, short стратеги, long стратеги болон доллараар илэрхийлсэн дундаж үнийн стратеги. Эдгээр стратеги нь зах зээлийн дурын нөхцөл байдалд төгс нөхөрдөг. Энэ заварт бид стратеги тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулна. Үнийн тэсэлтийн стратеги Price Breakout Strategy. Эхний удаа ажилуулж эхлүүлэхэд бот худалдаж авсан багцын үнийн 50% зах зээлийн үнээр худалдаа авалт хийж, худалдаа авсан үнээс 5% өндөр үнээр худалдах хязгаарлалтай захиалга гаргадаг. Ийхүү жишээлбэл та basic төвшний ботын лицензийг 605 USDT-тэй тэмцэх буюу 550 еврогоор худалдаж авсан бол бот 302.5 USDT-д худалдаа авалт хийнэ. Худалдаа авалт хийх мөчид Ultima-гийн үн 10,000 USDT байсан гэж бодъё. Энэ нь бот худалдаа авсан үнээс 5% өндөр үнээр буюу 10,500 USDT-ийн үнээр худалдах хязгаарлалтай захиалга гаргана гэсэн үг юм. Short Strategy Great Short Strategy. Үн ихний худалдаа авалтын үнээс 0.5% унахад бот таны багцын үнийн 5%-д зах зээлийн үнээр худалдаа авалт хийнэ. Эдгээр 5%-ийг худалдаа авалтын үнээс 1% өндөр үнээр худалдах хязгаарлалтай захиалга гаргана. Ийхүү та basic төвшний ботын лицензийг 605 USDT үнээр худалдаж авсан бол бот 325 USDT-д худалдаа авалт хийнэ. Бидний эхний худалдаа авалтын үн 10,000 USDT байсныг харгалзаж үзэн 0.5% унахад бот 325 USDT-г 9,950 USDT-ийн зах зээлийн үнээр худалдаж аваад сүүлийн үнээс 1% илүү буюу 10,049.5 USDT үнээр худалдах хязгаарлалтай захиалга гаргана. Урт хугацааны стратеги Grid Long Strategy. Ботыг ажилуулж эхлэхэд эхлэх үнээр тухайн үеийн доод үнийг тооцоох бөгөөд үн 0.5% өсгөхөд бот багцын үнийн 5%-д зах зээлийн үнээр худалдаа авалт хийнэ. Үн худалдаа авалтын үнээс 1% өсгөхөд худалдах хязгаарлалтай захиалга гаргана. Ийхүү та basic төвшний ботын лицензийг 605 USDT үнээр худалдаж авсан бол бот 325 USDT-ийн худалдан авалт хийнэ. Бидний эхний худалдаа авалт 10,000 USDT үнээр хийгдсэнийг харгалзаж үзэн үн 0.5% өсгөхөд бот эдгээр 325 USDT-г 10,050 USDT-ийн зах зээлийн үнээр худалдаж аваад 10,150.5 USDT үнээр худалдах хязгаарлалтай захиалга гаргана. Цаашлаад үн доод хэмжээ эсвэл худалдаа авалтын сүүлийн захиалгаас 1% өсөх үед аль баг үзүүлэлтийг сонгоно. Бот ижил алгоритмын дагуу худалдаа авалт хийнэ. Доллараар илэрхийлсэн дундаж үнийн стратеги GDCA Strategy. Ботыг ажилуулж эхэлсэн мөчөөс хойш Ultima токены үн 2.5%-аас илүү хэмжээгээр буурвал өөрөөр хэлбэл 0.5% буурах тутамд 4 удаа дараалсан худалдаа авалт хийгдсэн бол цаашлаад ботын 5 дахь худалдаа авалт бүр 2 дахин нэмэгдэж эхэлнэ. Жишээлбэл 5 дахь захиалга багцын үнийн 10%, 10 дахь захиалга багцын үнийн 20%, 15 дахь захиалга багцын үнийн 40%. Ийхүү та basic төвшний ботын лицензийг 605 USDT үнээр худалдаж авсан бол бот сүүлийн 4 дахь захиалгад багцын үнийн 5%-д буюу 325 USDT-ийн худалдаа авалт хийнэ. Дараагийн захиалгаас эхлээд үн бууртал 5 дахь захиалга тутам худалдаа авалтын хэмжээ 2 дахин нэмэгдэнэ. Тухайлбал 5 дахь худалдаа авалтын дүн 60.5 USDT, 10 дахь худалдаа авалтын дүн 121 USDT, 15 дахь худалдаа авалтын дүн
242 USDT гэх мэт байна. Дараагийн захиалга бүр сүүлийн захиалгын үнээс хамаарна. Ийхүү сүүлийн захиалгын худалдаа авалтын дундаж үн 9815 USDT байсан бол 9815 USDT-гээс 0.5% буурахад дараагийн худалдаа авалт хийгдэнэ.